хамгийн нэгдүгürt нь бол энэ картын үйлчлэгээ хэр зэрэг нэвтэрч гэнэ гэдгийг ярилцсан. Зүгээр одоо ингээд явж байхад хүмүүс картын хэрэглээ мэлээ ингээд хэвшүүлээ сурч байгаа юм гарч байгаа гомдны гол нь энийг борлуулалтын цэг хаан цэнэглэх гэдэг асуудал гарч байна. Хөдөө орон нутгаас ирж байгаа улсууд бас карта худалдаж авахгүй ба хаанаас авах мэдэхгүй байх юм асуудал гарч байна. Хоёрдугаарт нь нийтийн тээврийн соёлын тухай асуудал. Нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалт маршрутын тухай асуудал маш гарч байгаа. Ер нь бол би ингээд хараад тахад судалгаа хийгээд хийлгээд үзэхээр бол маршрутын давхцал маш их байгаа маа. Бүх компаниуд нөгөө ашигтай чиглэлдээ нэлээд олон автобус явуулдаг. Ашиг багтаа чиглэлдээ байдаг ч юм уу. Тийм учраас энийг нөгөө шинжилгээ хааны үндэслэл судалгаан дээр үндэслээд сүлжээгээ яаж тодорхой болгох гэдэг асуудал. Хоёрдугаар хот өөрөө өргөжөөд байгаа учраас автобусны буудлуудыг сунгах асуудал бас чухлаар тавьж байгаа. Энэ бүх асуудлуудыг бид нар явж ирснийхаа дараа дахиж ярилцаад холбогдох улсууд нь бол чиглэл өгнө. Ер нь бол өглөө бас ажлын цагийг урагшлуулж байгаатай холбоотойгоор өглөө орон автобусны эхлэх цаг буух цагийг бас уртсах асуудлыг бас судалж байгаа. Бид нар өнөөдөр бас ярилцсан. Яг маршрутыг шууд тестээр. Аа. Тийм авсан.